suits and red wine, movies for two. We'll take off our phones and we'll turn off our shoes. We'll play Nintendo, though I always lose. 'Cause you watch the TV while I'm watching you. Өнөөдөр манай энэ семестрийн сүүлийн хичээлийн өдөр байсан. Тэг маргаашаас давхуулаад бүтэн цагаар офис дээр ажиллах нэ. Тэгээд хичээл бас амарсан чинь ингээ нэг нуруунд дээрээс нэг ачаа ингээд авагдчих юм шиг аюу гоё наа. Өнөөдөр манай биологи шинжил. Тэгээд юу нэг үсээ ингэж өнснээр дүүрэж гэж бодсон бой. Цараа дээр ажиллаж та бүхэндээ танилцуулъя. За энэс эхлэе. Энд миний өнөөдөр шинэ жилд оролцох хувцснууд боён. Энийг манай монитор надад өгсөн амар хөөрхөн байгаа гэж би бусдын нэрлүү аваад авсан энийг үлдээсэн. За энд бол би суудаг. За ингээд энд юу н манай Daisuke-ийн суудаг. Энд бас шинэ жилд орно гээд костюм бичээг байна. Манай хаалга бас аягүй хөөрхөн. Энэ л боён. Хоёр одоо хүслээ шүмтгэж байна. Яасан хөөрх юм бэ? Продюсер Батэртанд бас баярлалаа гэж хэлмээр байна. Мэдээж альва тоглолтоор үзэгчгүйгээр юусэн бэлээ. Тэгэхээр эцэст нь та бүхэндээ. Гэхдээ ирээд зураг үзээр л байна. Үнэхээр гоё болжээ. Өнөөдөр манайх ажиллаж байгаа. Яг гэх юм бол 31 1 2 3 гээд дараагийн нэгдүгээр хүртэл амархын тулд ажиллаж байгаа.
Тэр манай ажлаас бэлэг өгөөд. Энийг когийнхан өгсөн ямар хөөрх юм бэ? Бүр арай өрхөн үү? Энийг манай дайскийнхан өгсөн. Энэ бас бүр янзын үнэр чинь. Өнөөдөр оны сүүлийн өдөр 12 сарын 31. Тэгээ манай орой маань жоохон дэлхий юм юу? Тийм ээ. Өнөөдөр ялгаа зассан завгүй явсаар хагаад тэгээд яг одоо ширээгээ засах гэж байна. Тэр бүтрээ хамтдаа засацгаая. Энэ шинэ жилээр улаан, шар, цагаан гэсэн 3 өнгөний хослолоор юм хийхээр болсон. Тэгээ ялч маань бол харж байгаачлан оройн л цагаан болохоос биш бус нь бол улаан шараар хосолсон байгаа. Манайд нэг улаан ялхны орой байсан гэхдээ арай л жоохон тэрэг бодолж улдаад байгаа болохоор цагааныгаа тавьчлаа. Гацуурны маань өөрийн маань өнгө болох ногоон гэдэг ийм 4 өнгөний хослолтойгоор явж байгаа юм байна. Ширээ маань ерөнхийдөө ийм басан байна. Ээж яриад дүүргээд илүү гоё болгох байхаа ерөнхий суурийг тавилаа. Яг он гараад 49 минут болсон байна. Тэгээд 2025 онд дүгнэхээ сууж байна. Анх 2025 он гарч байхад энэ жил ийм байгаасаа гэд бас мэдээж юмнууд бодож исэн. Тэгээд тэрнээс маань зарим нь биелээ, зарим нь биелээгүй байна. Тэгээд энэ жилийг дүгнэх юм бол шал өөр жил байсан гэж бол хэлэхээр байна. Ингээ нэг шат ахисан юм шиг үнэхээр ингээд одоо том болсон шүү, том болж байгаа шүү гэдгийг мэдрүүлсэн жил байсан. Маркетингийн агентлагт ажиллаж 6 сар болсон байна. Тэгээд тэнд бол хамаг ийм хайлайт үеуд өнгөрсөн. Тэгээд яг ажил хийн гэдэг нь өөрөө бас ингээд давхар хариуцлага ирж байгаа. Тийм болохоор шантармаар, баярламаар гэж маш олон мэдрэмжүүдийг авсан жил өнгөрлөө. Тэгээд дараа жил яг ямар байхыг бас үнээр төсөөлж мэдэхгүй байна. Тэгээд одоо бол ингээд хүүхэд байхаа гэсэн шүү гэдэг нэг тийм дахиад өгсөн нэг тийм жил байлаа. Тэгээд энэ жил өөрийгөө бодсноос сайн байсан, сайн үр бүтээлтэй жилийг өнгөрөөлүүл гэж бодож байна. Тэгээд энэ жил бол ямар нэгэн харамсах тийм зүйл огт байхгүй биш л дээ. Гэхдээ бүр маш бага. Тийм жил өнгөрлөө. Тэгээд дараа жил би өөрийгөө олон аялаасай л гэж хүсэж байна. Бусад зүйлсийг дараа нь тэгээд сууж агаад нэрийн авах да. Тэгээд зөвөр л дараа жил сайн аялаасай, аяллахаа мөнгийг өөрөө бүгдийг нь олоосай гэж хүсэж байна. Тэгээд бүгдэнд нь шинэ жилийн мэнд хүргэе. Энэ жил ингээд хувьдаа л бас дүгнэлт хийж байгаа байх. Тэгээ 2025 онд алсанч бай, алаагүйч бай зүгээр дээ. Дараа жил энэ жил 2026 онд бол алхаад болно. Тэгэхээр бүгдээрээ алцгаая. Бүгдээрээ чадна. За бүгдэнд шинэ оны мэнд хүргэе.